Hi guys, Икүн байна. За өөрөө англи хэл сурсан аяллаа та бүхэнтэйгээ хуваалцаад мөн англи хэлний бяцхан зөвлөгөө өгье гэж бодож байна. Би бас нэг хэсэг англи хэл хүмүүст нэлээд заадаг, заавар зөвлөгөө өгдөг. Мөн одоо англи хэлээ сурахад арга барил чухал гэсэн нэг бяцхан яриа бас хүмүүсийн дунд ерөнхийдөө speech маягийн юм бас өгч исэн болохоор ерөнхийдөө тэрийгээ та бүхэнтэй хуваалцчих гэж бодож байна. За мэдээж одоо бидний эргэн тойронд маш олон жил англиар сурах юмсан гэдээ яриад яваад байдаг хүмүүс маш олон байдаг. Тэдгээр хүмүүс одоо хүртэл сурахгүй яваад байдаг. Тэр бид бүхэн тэр хүмүүс дээр бодсон ч гэсэн өөрөө та одоо англиар сурахгүй явж байгаа бол яагаад гэдэг асуултыг л ерөөсөө асуу. Нэгдүгürt яагаад англиар сурахгүй олон жил яваад байна гэхээр мэдээж тухайн хүнд одоо хэрэгтэй шаардлага гэдэг нэг юм нь гарахгүй байна. Тэгээ зүгээр толгоонд нь англиар сурвал хэрэгтэй, англиар сурвал сайн гэсний ерөнхий юм яваад байгаа учраас яг одоо тэрийг ингээд өөрийг нь дараамтанд оруулаад яг одоо чи англиар сурахгүй болохгүй гэдэг нэг юм одоо амьдралд нь тийм шаардлага хэрэгцээ юм гарч ирэхгүй байгаа болохоор л ерөөсөө хүмүүс англиар сурахгүй байгаа. Тэрнээс бол бид одоо Google дээр хэрхэн англиар сурах вэ гэж бичихэд бол хар мянган одоо англи хэлний зөвлөгөө яаж сурах уу, сурах материал бүр авах юм уу бүр битүү байдаг болсон байгаа даа. Тэгэхээр ерөнхийдөө англи хэл сурахад угаасаа ойлгомжтой. Хамгийн чухал юм нь эхлээд дур сонирхолтой байх хэрэгтэй. Үнэхээр дуртай байх хэрэгтэй. Тэгжээж маш амархан сурна. Үнэхээр дуртай биш бол ерөнхийдөө тухайн одоо англи хэлээр ярьдаг орчинд нь очиод ч гэсэндээ ерөнхийдөө 3-4 жил амьдэрсэн мөртлөөс англи хэл сураагүй хүмүүсийг би бол зөндөө харж ирсэн. Өөрөө англи хэлтэй газар бакалаврын зэрэгээ хамгаалсан учраас ерөнхийдөө маш сайн мэдээд байна. Тэгэхээр нэгдүгürt одоо юу яах хэрэгтэй? Хүмүүсийн хамгийн чухал юм нь болохоор өөрөө үнэхээр дуртай юу? Хэрвээ дургүй бол одоо өөрийгөө хүчээр одоо юу яах? Тухайн орчинд одоо хязгаарлах ямар нэгэн заавалчгүй одоо тийм хэрэгцээ шаардлага гарч ирэх хэрэгтэй. Тэгжээж л энэ англи хэлийг сурна гэхээс зүгээр одоо ямар нэгэн англи хэл урсгалаараа угаасаа сурах ёстой байна гэдэг байдлаар хандвал ерөөсө болохгүй. За тэгээд та бүхэнд өгөх одоо энэ өөрийнхөө зөвлөгөөнөөс өмнө өөрийнхөө англи хэл сурсан яагаад ерөнхийдөө англи хэлд аягүй дуртай байсан гэдэг талаараа бяцхан өөрийнхөө аяллыг хуваалцчих гэж бодож байна. За би үс бага ангиас л ерөнхийдөө 6-7 дугаар ангиас эхлээд англи хэлийг аягүй эрт юу яагаад эхэлсэн. Ерөнхийдөө сонирхоод эхэлсэн аягүй дуртай байдаг байсан. Намайг одоо бага багт чинь нөгөө Shark-ийн даваа хүү гэдэг нэг ах байдаг байсан. Ерөнхийдөө хар яриагаал би тэрэнд аягүй дурлж ирсэн. Ерөнхийдөө дүрм сурахгүй мэн нэгдүгээр над чиг залах хүмүүс бол ерөнхийдөө дүрм инээ дээрээ сурахгүй шууд хар яриагаа шууд автоматар ярьж сурна гэдэг бол маш гайхалтай санагддаг байсан. Тийм болохоор тэр хүнийг ерөнхийдөө их даагч сургалт юм юмд нэг суудаг байсан. За тэрний дараа ерөнхийдөө 9 болсон янз бүрийн одоо Peace Corps-ийн одоо янз бүрийн англи хэлний клубүүдээр нэлээд хийдэг байсан. Англи хэлний ярианы клубүүдээр аягүй их явдаг. Англи хэл сурдаг залуучуудад аягүй их нийлдэг байсан. За тэрийгээ дагаад ерөнхийдөө англи хэл бол ерөнхийдөө сурахад нэг айхтар зовлон байгаагүй. Гэхдээ ерөөсөө миний нэг давуу тал нь нэг онцлогтой тал нь болохоор ерөөсөө дүрм ерөөсөө оролдож байгаагүй байгаа. За тэгээд угаасаа 10 жилээ төгсөөд энэтхэг рүү явц учраас угаасаа яалтч бай англи хэл. Манай бүр улам бэхжихээсээр аргагүй болсон. 2011 онд TOEFL-ийн шалгалт өгч ирсэн. Гэвч ерөнхийдөө бол англи хэл сурсан түүх маань ер нь өөрөө дуртай байсан учраас надад зовох юм ерөөсөө байгаагүй гэж хэлж болно. За тэгээ сүүлд ерөнхийдөө сурчаад өөрөө нэг дүгнэлт гаргаад яг ямар юм дээр ерөнхийдөө би аягүй их цаг хугацаа алдсан юм бэ. Эхлээд би юун дээр хамгийн их цаг хугацаа алдаж, юун дээр их төвлөрөөд англи хэлээ маш хурдан эрчимтэй сайжруулж чадсан юм бэ гэдгээ бодсон чинь нэг тоогоон дүгнэлт гараад ирсэн. За тэгэхээр тэр дүгнэлтээ та бүхэн ерөнхийдөө одоо хуваалцаад эхлэе. За эхлээд ерөнхийдөө намайг англи сурч яхад манай гэрийн ханаан дээр байдаг байсан нэг бичвэр ерөнхийдөө юу байсан бэ гэхээр the biggest enemy you have to deal with is yourself гэдэг одоо чиний одоо тэмцэх ёстой хамгийн том тайсан бол чи өөрөө гэдэг юм байгаа даа. Тэгэхээр нэгдүгürt ерөнхийдөө чи өөрөө өөртөө л тэмцэж англи хэл сурна. Тан англи хэлж гэхгүй чи forex ярилцсан дамжилттай арилжээ чинь болно уу? Бүх зүйл чи ерөөсөө чи өөртөө тэмцлээс л ерөнхийдөө амар чи өөртөө тэмцээд өөрийгөө л ялж чадчихвэл ерөөсөө чамд сурч чадахгүй, ялж чадахгүй юм ерөөсөө байхгүй. Гагцхүү чамд одоо тухайн юмыг сурахад хийхэд ерөнхийдөө шаардлагатай заавалчгүй хийх ёстой гэсэн чамд тийм хэрэгцээ шаардлага юм гарч ирэхгүй байгаа учраас одоо зүгээр нэг юм англи хэл хэрхэн сурах вэ гэдэг юмыг худлаа Facebook дээр шеэр хийх, худлаа англи хэл юу хэрхэн сурах вэ гэдэг юм болгоныг нэг үзсэл тэгэл нэг секундын дараа хоолтойгоо хойлоод идэх ийм их асуудлууд үргэлжлээд идэх. Тэгэхээр хамгийн ихэнд та бүхний хийх ёстой юм юу гэхээр цугаан зүйлдээ үнэхээр дуурал сонирх тэгээд одоо өөрийгөө л ялан дийлэх юм бэ. Өөрөө одоо өдөрт тухайн тодорхой
хэмжээний цаг гаргаад англи хэлийг хийх тодорхой хэмжээний цаг гаргаад өдөрт өөртөө чаленж үүсгэх тодорхой хэмжээний үг цээжлэх иймэрхүү юмнуудыг ерөнхийдөө өөрийн гэсэн дадал олгож иж 6-аас жилийн дараагаас ерөнхийдөө Монголдо байгаа бол ерөнхийдөө сурч болно. За үнэхээр энэ дээр ямар нэгэн сонирхол байхгүй бүр хэрэгцээ шаардлага нь хэрэгтэй байгаа бол өөрийгөө бүр хүчээр одоо нэг гадны орн руу гэхдээ бусад монголчууд байхгүй газар руу цөөтэй өөрөө ганцаархнаа одоо сурахаар одоо хямдхан газруудад юу ч үдгийн яваад ерөнхийдөө англи хэлээ сайн сайжруулаад ирвэл маш сайн шүү. Тэрнээс бол эндээ ингээл урсгалаараа байгаа гэвэл одоо хэрэгцээ шаардлага сонирхол нь байхгүй бол угаасаа эзээж сурна гэж аахгүй. За тэгээд ерөнхийдөө миний хамгийн их цагаа барсан төвлөрсөн юм юу гэдэм бэ гэхээр одоо арга барилаа олох л байсан ерөөс. Одоо Forex дээр ч гэсэн мөн адил ерөнхийдөө эхлээд арга барилаа олох хэрэгтэй. Арга барилаа олцсон хизээ шавар суухгүй. Айгүй хурдан тухайн шавараас гараад явчихна. Тэгэхээр миний хувьд болохоор арга барилаа яаж олох вэ гэдээ эхлээд их хайлт ийсэн. Маш олон YouTube channel юмнуудыг хайж агаад одоо Age Hawk гэд бид юм да. Тэр үний ерөнхийдөө дүрмүүдийг олж аваад тэр үний хүнээс ерөнхийдөө авсан ганцхан юм англи хэлийг ерөнхийдөө уншиж биш юу яаж сур сонсч сураа гэдэг юм дээр ерөнхийдөө айгүй гой таалагдаад ерөнхийдөө тэрийг ерөнхийдөө лавшруулад явцсан гэж хэлж болно. За хүмүүсийн ихэвчлэн ерөнхийдөө одоо англи курсын тэргээр явахаар дүрмэл заагаад байдаг. Яагаад дүрм заагаад байгаа юм гэхээр одоо мэдээж тэр маань олон цаг авдаг тухайн сургалтын газар айгүй амар аваад идэг учраас ерөнхийдөө хүмүүс дүрм заасан бол цаг хугацаа аваад мөнгөний аваад идэг. Бид яг үнэндээ бол 10 жилээс эхлээл төби орно, төби not төби энэ төргээд янз бүрийн юмнууд зөндөө үзэл явдаг. Тэгээ яг толгойн суусан юм байдгүй шүү дээ. Ерөөсөө англиэл сурах гэж байгаа, ямар ч хэл сурах гэж байгаа хүүхд анх шууд төрөөд юу англи хэлний шууд дүрмийн ном бариад автах уу мэдээж аав ээжтэйгээ баг жижигхэн харилцан яриануд явж иж сурдаг. Тэгэхээр би та бүхэнд хэлэх гээд байгаа юм юу гэхэл эхлээд сайн сонсоо сурчгаа, сайн юм үзчих, өөрийнхөө дуртай юмыг сайн хөгжүүл. За эхлээд болохоор би нэг 5 4 бэлдсэн байгаа. За энэ 4 дээр л ерөнхийдөө миний хамаг юмуд орчиж байгаа. Эхлээд бол би бол юу яадаг байсан. Үгийг амар их цээжилдэг байсан. За үгийг бол ерөөсөө дангаар нь цээжлэхгүй дандаа өгүүлбэртэй одоо амьд харилцан яриа болгочиж харилцан яриан дундаас ерөнхийдөө өгүүлбэрүүд үгнүүд аягүй цээжилдэг байсан. Тэгжээж үг маань маш сайн тогтно гэсэн үг шүү. За хоёр дахь дүрм маань болохоор юу байсан бэ гэхээр одоо хизээч одоо дөрмийн номноос битээ сур гэдэг юм дүрм байгаад байгаа. Тэр угаасаа тийм ерөөсө дөрмийг бол битээ дөрмийн номноос сурна гэж ерөөсө байхгүй. Англиэл сурчаад тодорхой хэмжээнд маш сайн ярьдаг болцоо, ойлгодог болцоо, англиар сэтгэдэг болчоод ерөөхдөө бидэд дөрмийг дараа нь дахиад IELTS юм уу TOEFL-ийн шалгалт өгөх гэж байгаа бол өөртөө дахиад гүнзгийрүүл адванс төвшөнд ухуул маш сайн. За тэгээд ерөнхийдөө миний хувьд бол дүрмийг бол ерөнхийдөө судалж байгаагүй дан яриад ерөнхийдөө дан юм үзэл өөрөө ирэхгүйгээс надад сайн гэрэл урсдаг болсон. Тэр тухайн дүрмийг мэдгүй ч гэсэндээ тэр дүрмээр ярьдаг болсон байсан. Тэр ерөнхийдөө дөрмийн номноос ерөөсөө юу ааж сурч болохгүй нэ гэдгийг та бүхэн маань ойлгоод авчаарай. За англи хэлийг харж би сонсч сурлаа. За энэ миний ерөөсөө ганц гол юм байгаа. Би ерөнхийдөө аим шин кинонд аягүй их дуртай байсан. Эхлээд аим шин кинонууд аягүй их үздэг байсан. Аим шин кинонууд их үзээд тэгээс сүүлдээ ерөнхийдөө сиризнүүдэд орсон. За хүмүүсийн нийтлэхээр ерөөл Friends гэдэг суурлаадаг. Тэгээ би бол Friends-ийг үзээгүй. Big Bang Theory гэдэг нэг боловсрол суугаар гардаг байсан. Агуу тесрэлтийн онол. Or How I Met Your Mom гэдэг ерөнхийдөө Chuck энтергээл маш олон ерөнхийдөө сериалуудыг бүр чихээ өвдөлтөл үздэг байсан. Тэгэд ерөнхийдөө энэ юм үздэг маань ерөнхийдөө яад юм бэхээр чамд ерөнхийдөө автоматар англи хэлээр англи сэтгэхгүй суулгаж идэг. За энэ юм үзэхдээ болохоор хүмүүс subtitle өгдөг юм яриад байдаг. Subtitle ерөөсөө хэрэггүй. Subtitle үзэж сур. Subtitle үзэж чи ерөнхийдөө subtitle-тай төвлөрөлгүйгээр шууд англи хэлээр сэтгэдэг, англиар шууд хардаг болно. Өмнөхөр чи тодорхой хэмжээний enough хангалттай цаг хугацаа зарцуулж чадчих subtitle үзсээр хахад ерөнхийдөө сүултээ гайгүй subtitle юмыг ерөнхийд нь ойлгодог болчихно. Тэгэхээр subtitle ерөөсөө хэрэггүй. За дээр нь хүмүүсийн юм үзэх TED Talk мок амар хүнд юм хүмүүсийг үзүүлэх гэдэг. Ерөөсөө хэрэггүй TED Talk мок хүүхэлдэйн киноноос ихэл үлгэрээс ихэл ерөөсөө. За тэгээд дараа нь бас нэг юм дууны үг айгүй орчуул дууны үг сонс энэ гэдэг. Үнэхээр хэрэггүй дууны үг мөг бол бүр ингийн хайлттай маш хэцүү зүйл. Тийм учраас ерөнхийдөө дууны үгийг яах гэж яадаг гэхээр англиэл сурчаад сүулт нь өөрийнхөө pronunciation буюу одоо нэг дуудлагыг сайжруулахын тулд англи хэлний одоо тухайн үгнүүдийг юу яадаг шүү дээ. Ерөнхийдөө дуу муу сонсч pronunciation-ыг сайжруулдаг шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө тиймэрхүү юмнуудээс шаардлагагүй байгаа шүү. За тэгээд ерөнхийдөө
өөрийнхөө одоо хийж байгаа юмнуудаа байнга давтах, дадлуулах. Ерөөс хамгийн чухал юм дадлуулах. Надад одоо анх жишээлбэл кино үзэх жоохон ялтай юм шиг санагддаг, ойлгохгүй хэцүү байдаг гэсэн бол сүүлдээ ерөөсөн маш амархан зүйл, ерөөсөө тухайн өдрөөс enjoy, кайф авдаг зүйл болж хуурсан. За тэгээд ерөнхийдөө влогууд байна. Влог Монголд хөгжөөгүй байхад ерөнхийдөө Америкийн влогуудыг би бүр амар үздэг гэсэн. За дээр нь франк бичлэгүүд маш инээдтэй, хүний сонирхол татдаг. Тэгсэн мөртлөөс маш их англи хэл, ойр зүрийн хүнд Америк сэтгэлгээ гэдэг юмыг суулгаж идэг. Хүмүүс маань одоо жишээлбэл анх англиар ярьж сурж байгаа хүмүүс ярих дээр монголоор махчилж ярих гэдэг. Иймэрхүү франкийн бичлэгүүдийг үзнээр та бүхэн Америкээр сэтгэдэг бол Америкээр ярьдаг бол тэгэхээр ерөнхийдөө өөртөө эхлээд дадал суулгах, яг ямар дадал байх, ямар зөв арга барил байх, тэр болгоныхоо олж ав, өөрөө эрен хайлтыг. За тэгээ хамгийн сүүлд нь бол ерөнхийдөө чи тухайн зүйл сонирхоод байхгүй, чам шаардлага байхгүй ч бас энэ англи хэлийг мянга хайгаад мянга энэ YouTube дээр, Facebook дээр байгаа юмнуудыг өөрийнхөө Facebook own page дээр share хийгээд ямар ч нэмэр байхгүй. Тэгээд ерөнхийдөө үнэхээр ингэ болж өгөхгүй бол ерөнхийдөө шууд өөрийгөө дарамтанд оруулаад зүгээр шууд гадагшаал яв. Энд мөнгөрж яхаар шууд 5-6 сараар ядаж англиэл сураад нэг баг зэргийн дүр суучаад ир. Тэгэхгүй бол тэгээд энд өөрийгөө хуураад англиэл сурах гэж байгаа хүн болоод янз бүрийн худлаа үнэн сургалтанд яваад нөгөөдөл нэг ганц нэг дөрмийн цаас шалгалт сарын сүүлээр аваад хэдэн дүрм заадаг ажилтай байгаад байна. Тэгэхээр ерөөсөө болцснээр бүр гадагшаа явж чаддаг юм бол Skype-аар одоо шууд гадаад багш нартай харилцаад эхэл. Тэгэл ерөнхийдөө англи хэлийг хоорондоо харилцаж маш сайн ярьдаг болно. За хамгийн сүүлд ном уншдаггүй англи хэл сайн хүн гэж угаасаа хизээж байхгүй. Тийм учраас ном бүр үлгэрийн номоос ахуулаад ном сайн уншвал угаасаа нөгөө төсөөлөл чинь маш сайн болно. Дүрмчин хүртэл ерөөсөө ном л уншаад байвал дүрм маш сайн бол манай нэг найз өгдөг англи хэлийг 2 жилийн дотор маш сайн сурсан. Бүр дүрм яриа бичиг бүр аимшигт болцсон. Яагаад тэгсэн бэ гэсэн чинь ерөөсөө Kindle амар уншдаг. Ерөөс хааж усан Kindle уншаад бичдэг. Тэр залууг ерөөсөө дүрм яриа одоо бичгийн чадвар маш сайн болсон юм. Тэгэхээр та бүхэнд ерөнхийдөө ийм л зөвлөгөө өнөдөр өгч байна да.